За сайн бацхан үзэгчдээ би та бүхэндээ өнөөдөр бас нэг сонирхолтой хүнийг танилцуулах гэж байгаа. Ер нь бол бид нар одоо их эзэн богд Чингис хааны удам үргэлжлэл бидний дунд амьдарч байгаа. Тэгээд маш олон хүмүүс байдаг. Тэдний төлөөлөл болох одоо уран бүтээлч Санчир ахтай уулзж байгаа. Тэгээд яг хаа уулзаад ярьслаг өгөөч бас нэлээд одоо бас олон гойлгот хийж баримлчиж нэг газар ног бүгээ сумчдаг ярих мó яриа мó гэдэг ачнаач юм болж иж. Та таныг Чингис хааны алтан үргийн одоо үргэлжлэл гэж бид ойлгож байгаа. Тэгээд ямар батлах баримтуул байна вэ? Юу одоо энэ манай энэ ах トゥ нэрээс гаргасан мэрэгэн хүн овч гэдэг нэг юу гэдэг. Одоо энэ хөхмөл. Энийг болохоор манай өвөөгийн тухай одоо манай өвөөгийн намтар түүх одоо архив хадгалагдаж байгаа, Оросд хадгалагдаж байгаа тийм Францаас ч хадгалагдаж байгаа материалууд энэ бүгдийг Оросын ном байдаг юм аа. Тэгээд энэ дээр болохоор манай өвөө болохоор 1921 онд тэргүүн зэргийн тайзад өргөмжилсөн. За хүсэлтийг баталгаажуулахыг Богд хаанаас гуйсан тийм захидал явуулаад тэгээд тэргүүн зэргийн тайз нь бол мэрэгэн гүн гомч гэдэг тэр батламжийн 21 оны сүүлээр ирсэн байдیں۔ Тэгэхээр бол манайх бол ялцч үлдээ алтан үргийн те тайз зуртай тэргүүн зэргийн тайз зуртай хүний хүүхдүүдэлтэй хүүхдүүдтэй тасаа манай аав бай. Тэгээд манай аав бол элдв өчрийн дарсрын гэж нэртэй. Харин тийм байх. Тэгээд одоо гомчийн дарсрын гэх ёстой шүү дээ. Тийм. Тэгэхээр ч одоо элдв өчрийн дарсрын гэх юм бол одоо амьд тийм юутай байсан. Одоо манай хурсгалч дарс элдв өчргоо мөн шүү дээ. Тийм. Завхны төмөргийн одоо энэ элдв өчрийн нэрмжид 10 жил тэргээ байгаа. Тийм. Тэгээд элдв өчр кино театр хийж байсан тийм. Тэгэхээр элдв өчр өө бол ялцгүй манай ургууд нэг аварч гарч ирсэн л юм. Тэгээд дотоодын хамгааллын яамны сайдч байсан ба Монгол банкны ерөнхийлөгч байсан. Энэ сонины газрыг гаргаж ийсэн тийм том алба хашаад явж ирсэн хүн. Тэгээ 1937 онд манай юу элдв өчр өнгөрсөн мэт. Тэгээ ногоо малгай тэр манай өвөгч бас хүмүүс буруугаар ойлгодог шүү. Элдв өчр гэдэг тэгэхээр дотоодын яамны хүн байсан гэдэг. Тэгвэл яг тэр нэг хилүүлэлт ихлэхэд бол элдв өчр гол Орос руу явуулаад тэндээ тэгээд нас орчаад наашаа шаллын ирсэн юм хэлтэй. Мэрэгэн гүн гомжуугаар ч бас Оросд бас орсон лөө. Оросд шилмэгдсэн. Оросд мэрэгэн гүн гомжуу болохоор манай төрсөн өвөө болохоор бас л 1937 онд баримтлагдсан байдیں۔ Тэгээд баримтлагдаад байцаалтын юм авахгүй тэгэл жил гарan харж байгаад тэгээд нэг ганц хоёр байцаалт авсан юм уу та. Тэгээд шууд Магаданд цөллөгөнд 8 жилээр явуулсан. Тэндээ тэгээд 1941 онд өнгөрсөн гэж тэр нөгөө нас барсан гэрчилгээ гэж нэг юм одоо архиас олдож байгаа байхгүй. Тэр бол хоёулаа Оросд одоо төрсөн өвөө маань тэ өргсөн өвөө маань гэсэн тэгэл хоёулаа Оросд өнгөрчихсөн ийм түүхтэй. Тэр үеийн одоо залуучууд байсан байлгүй. Тэгэл алтан ургийнхныхаа одоо юу гэдэг өр удмаа аварч үлдээхийн тулд өөрөөсөө өөр хүний одоо тухайн хамгийн хувьсгалчин ч авж идэг тий. Хувьсгалч хамгийн хувьсгалч хүндээч шилжүүлж идэг. Бас бидний өвгдийн бодлого бол нэг ийм нэлээд тийм холч хараатай. Тэгээд энэ өр удмаа авж үлдэхийн төлөө өөрсдөө хамаагүй золиослдог тий. Нэгнийгээ золиослож амьдралаа хамаагүй золиослоод аваад үлдэх ийм сонирхолтой түүх харагдаад байгаа юм. Тий одоо тэгээд энэ үнэтэй өвгд эцсийн хаан тий. Одоо
тэр их золиосоор одоо миний л одоо энэ өнөөдрийн оршихуй байж нэг гэж бодглохоор бас нэлээд их хүнд хариуцлага бас байгаа байхгүй над дээр бол. Тэгээ би тэрийг бол одоохондоо ч бараг сайн тэгтлээ гүнзгий тий ойлгоно гэдэг чинь бол бас нэлээд их дүүх юм судалж мэджиж бас тэр талынхаа ямиг ойлгож бүр яг энэ ясмах зүрхэндээ шингээж ойлгохоор юм байлээ. Тэгэхгүйгээр зүгээр нэг одоо түүх стресс судлахгүй те эмэнэрхэн түүхийг ч гэсэн гээд харж үзэхгүй судалж мэдэхгүй ингээ яваад байх юм бол тэр их том золиос те одоо тэр хүмүүс чинь одоо миний өнөөдрийн энэ амьдрал төлөө тэгж их бүхэл бүтэн амьдралаа зориулчих шүү дээ. Тэгэхээр миний амьдрал ямар хүнсэнтэй амьдрал вэ гэдгээ бол ингээл мэдэрсээр л жоо нас дээр ахлаж улам мэдэрдэг юм шиг шүү дээ. Тэгж таа. Тэ. Ойлгоод ухаарч эхлэж байгаа юм шиг тийм. Энэ танаа аавч нь бол Монголын үндэсний олимпиадыг үндэслэсэн юм шүү дээ. Тийм. Манай аав 1956 онд одоо дараа 70 жил нь болох гэж Монголын үндэсний олимпиад 70 жилийн хойно болох гэж байна. Тэгээд 1956 оны 2 сард Монголын үндэсний олимпиад байгуулсан. Гэхдээ яг сайдны зөвлөлийн тушаал гарал тэр дагуунд ингээл Монголын үндэсний олимпиад байгуулах үүсийг одоо гүйцэтгэсэн тэр азтай ийм л өдөртэй байна. Энэ номон дээр таны нэр байгаа юу? Тийм байгаа. Байгаа юу? За. Та тэгээд бас ер нь таны өрөөгөр орж гисэн бүх хүмүүдэндээ уран бүтээлч та баримлчдын салбарч мэднэ. Ер нь бол их хааны хөрөг, зураг, баримл, баатрууд, Монголын баатрууд төрөл бүрээр нь хийдэг. Энэ зүгээр цанаасаа л ингээл өөр ирэхгүй л эндэж хэлээд байна. Ер нь тийм шүү. Одоо 1989 онд би тэр спортын дунд сургууль төгссөн байхгүй. Тэгээд Монгол бүх гэдэг дипломын ажил хийгээд тэгээд тэр Монгол бүх одоо тэгээд цаашаа одоо монголчуудын те одоо хүчрхэг мандч бадарч ийсэн тэр түүх рүү ингээл цаашаа ингэж орж байгаа байхгүй. Яг тэр үед чи бол одоо Чингис хааны түүх тэр бол ерөнхийдөө хориотой байлаа шүү дээ. Одоо баг нэг тийм дуу энэ төр байдаг шүү дээ. Дүрийг чинь ч бодоод олохгүй байлаа тэр гэж Чингис хаан гэдэг дуу байдаг шүү дээ тий. Чингис хааны хатгаа бодлоо гэсэн чинь дүрийг чинь бодоод олохгүй байлаа гэж байна. Тэгэхээр тийм үед л одоо тэгэл сургууль төгссөн юм л дээ. Тэгээд цаашдаа бол за одоо ингээл өвгийн түүх мөхөг одоо ингээд судлаад ирэх юм чинь Чингис хааны шууд алтан ургийн тэгээд одоо тамх хүлээж авсан тэр хүн тэргийн тайз хэрэгтэй гэж одоо ийм хүний хүүхд юм байна гэдгийг ер нь сүүлд ухаарч явахгүй ер нь мэддэг л байсан л дээ тий. Тэгсэн мөртлөө ухаар мэдчих бас өөр ойлголт юм шүү дээ. Мэдэх ухаар хоёрын хооронд маш том заг ялгаад ийлтэй. За хоёлаа ч гэх юм уу одоо 2-3 жил ярьж байгаа нэг ажил байгаа тий. Их хааныхаа шүтэн хөрөг, хаадын хаан гэдэг хөрөгийг одоо тийм баримл хэлбэрээр айл болгонд нэг тийм байлгах бас цаанаа өөрч зорилготой. Тэрнийхээ тухай ярил болохоор байлаа. Ер нь овоо болцсон шүү дээ тий. Тий. Ерөнхий санаанууд нь бол ингээ гараад. Тэгээд яг ингээд 2-3 янзын вариантаар ингээ үзээл. Үзээл та. Тэгээд тэр ерөнхий санаа нь болохоор ийм байна. Тэгээд хаадын хаан эзэн Чингис хаан гэдэг энэ ерөнхийдөө нэг төсөл багхгүй. Бид энэ төслөө ингээд өөрөө санаачлаад өөрөө ингээд хөгжүүлээд ингээд явж байгаа. Олон хүмүүсийг ингээд дэмжлэг төсөл цааш гэсэн орчих. Тэгээд энэ хөргийг болохоор би яг Чингис хааны хөргийг ингээд энд орох дээр ингээд гоё хятад үйлдвэрлэсэн жаз байдсан шүү дээ. Тийм жазнууд ингээд хийгээд үлгчсэн байдаг байхгүй.
тэрийг нь хараад үеч одоос энэ агуу үүдтэй зориулаад нэг ядаж тий. Өхөрөө жаз нь бол одоо яг Чингис хаанда зориулсан тийм байх хэрэгтэй гэж үзэхгүй. Тэр нь бол өөрхөн түүх, цайдаг, намтар тийм ээ. Одоо энэ дэлхий дээр хэрэг үүрэг нөлөөтэй одоо мянганы хүн ингээл одоо хүмүүс ярих юм биш үү тий. Гэхдээ тэр энэ чинь бол яг тодорхой тэр юм дээр нэг хүрээнд дээр байж хэвээр гэж үзэж байгаа байхгүй. Зүгээр дэлгүүрээс араа модалтаж аваад дараа болчих юм байна. Болно л доо. Тэгээд бол илүү үнцэнтэй болгож илүү энэ үүдээцийнхаа үйл хэрэг цайдаг намтрыг байнга одоо тэр нэг юм ойлголт болгож тий шүтэж одоо яа гэх юм да тий одоо зална гэж ярьж байгаа шүү дээ. Зална тий зална гэж яриад байгаа шүү дээ. Тэр утгаар нь байгаа байхгүй. Залах гэдэг утгаар тий. Зүгээр ингээд хааны өлөгцсөн байна гэх юм бол нэг тийм залчихсан тэр залсан нь бол одоо юу гэдэг шүү дээ. Монголчууд одоо ингээл бурхан штэ хоймостой бол юм зориулсан тий. Өнгөрөө гэж одоо өнгөрөө гэдэг нь одоо нэлээд тий. Ч юм уу тий гадаад л үг байх л та. Бид нар бол одоо хүрээ гэж хэлээд байгаа. Жаз гэдэг чинь бас хятдаг болол явчихлаа тий. Одоо тэр шүтээ хаадын хаан гэдэг хөрөг хийсэн шалтгааны цаад мөрөөдөл маань одоо хүмүүст хэлэхэд бас яг хөө амбицтай л юм. Гэхдээ нэгд ярьж байгаа нь гол өнөөдрийн зорилго бол тэр амбицтай зорилгоо ярмаар. Тэр яг тэр одоо Монголын их эзэн Чингис хаан гэхээс илүү юм чинь дэлхийн тий хамгийн одоо үчирхэг эзэн хаан гэж одоо бүхэл түүхэн дээр үзсээд байж тээ тий зүй ёсоор үзэж байгаа. Тэгэхээр тэр эзэн хааныхаа одоо тэр гарал үүсэл нь бол бүр одоо ингээл 20 брэдас тий гаргуужийн төхөөс ирсэн үүдээцтэй чигээд тий тэгээд тэгсэн бүртээ бүрээд тэр нутагт чи бол одоо Чингис хааны өөрийнх нь яг зориулаад хийчихсэн тийм өшөө дурсгал байд юм уу гэвэл бас би нэг сайн сонсож мэдэхгүй. Тэгэхээр энэ Монгол гаралтай улс үндэстнүүдийн тий нутаг дэвсгэр дээр өөрийнхөө эзэн Чингис хааны хаан зориулсан туршлагын газар байгуулах хэрэгтэй байна гэж бодож байгаа байхгүй. За зүгээр анх ярьснаас хойш бол 3 жил болж байна тий. Энэ тэгэхээр тийм баха. Бараг 3 жил болж байгаа. 3 жил болж байгаа төслийн маань гэх юм уу да ерөнхий их загварууд маань бэлэн болсон. Тэгээ манайхан ингээд гадны кино мөн дээрс ингээд хардаг байх та том язгууртнууд нь хааны ордонд нь төрийн том өргөөдүүд нь ингээд ийм маш тансаг хүндэтгэлтэйгээр одоо тухайн улсынхаа удирдагчид хаалынхаа язгууртнуудынхаа хөрөг зургийг ингээд байршуулсан тийм байна. Яг тэр стандартын дагуу тэр загварын дагуу хийгээд хийж байгаа зүйл. Та энэ дээр орсон тэр элемент болгоноор тайлбарлах. Та юу бодож юу санаж юу багтаа. Тэгэхээр энэ Чингис хаанд өөрт нь зориулж хийсэн энэ хөргөний араа нь болохоор 7 дээд өвгийн 7 дээд эцгийн зүнд төгс боловсон болоод сурсан гэж. Тэрийг илэрхийлж Чингис хааныг одоо тодорхойлдог шүү дээ. Тэгэхээр тэрийг тусахын тулд энэ 7 дээд өв хаадынх нь одоо титэм тийм ээ титмээр бэлэгдсэн юм байна. Энэ анхны 7-гийн тоо бол их учиртай тоо байгаа гэдэг багхгүй. Одоо бүх энэ дэлхийн орнууд өнөөдөр тэ 7 хоног тийм 24 цагийн систем эстэй тэгэхээр 7-гийн тоо бол ер нь бол тасралтгүй
гэсэн бас илэрхийлж 7 оноо нэг цикл 7 нэг цикл тийм тасралтгүй дээр одоо хаанчилж байгаа гэсэн утга санаа өгж байгаа. Тэгэхээр энэ дөр болохоор 10 морь гэдэг одоо энэ морьдууд нь бол энэ хэн бол тийм байна. Энэ хэний толгойнууд бүгдөө морь юм байна. 1 2 морь 3 4 5 морин толгойтой гэхээр. Энэ 10 морин гэхээр бас монголчуудын нэг юу гэдэг юм бэ? Одоо ам уламжлалт юм уу гэдэг ингээд тогтсон хөвшсөн ойлголт нь болохоор энэ ахын аког 10 морины ахын 10 түгээмэл гэж бас би ахын 10-аар яар морины соёл гэдэг. Тийм ээ тийм. Тэгэхээр энэ бол тэр монголчуудын одоо цэрэг бас нэг орон нутгийн зохион байгуулалтын айлт ч юм уу те төрөө барих байсны тийм үү? Төрөө барих тэр нэг ардын систем заавал Монгол хэлээр бол мөртөө тийм. Мөртөн модны одоо юу гэж ааштай бас чуулган гэж монголчууд дийс тодорхойлсон. Мөртөн модны чуулган гэдэг. Тэр энэ 10 морины соёл бол монголчуудын одоо дэлхийн вайлтанд дагуулсан нэг нууцсан байгаа. Тийм. Аим хүч юм байна. Тэр нь дээдлэн зүн энэ нь хүч хурд ялан дийсэн ухаан нь 10 ухаан багтааж. За энэ шонгор шуу маань нар сар татсан багтаа тийм. Нар сар татсан шонгор шуу бол Монголын улс төвчөнд гардаг тийм. Одоо дээс эцсний одоо бийтэнд цагаан шонгор шуу тийм. Яг болчихсон үеэрний сүлд тэмдэг үзтэй гэдэг. Тэгэхээр энэ тэгэхээр тэнгэрээс бууж ирэн дээр шонгор шуу бол тэгээд тэнгэрийн дээр байгаа энэ засаг одоо манай үүдээс л одоо тэнгэр дээр байгаа гэж бид хэлсэн шүү дээ. Тийм учраас бид одоо энэ нар сарыг татсан шонхор шууны дээр тавьсан тийм дээр мөнх тэмдэлтэй байгаа залж байгаа гэсэн нэг хоёрдугаарт энэ хөргийн ингээд цаанаа яах гэж энэ бүтээгээд ингээд хүмүүсийн дунд ингээд юм олон хүмүүстэй зориулаад байна гэхээр энэ болохоор бидний нэг урд нэг ярьжсэн санаа байна шүү дээ. Монгол гаралтай одоо энэ өөртөө нөгөө Монгол би одоо Чингис хааны одон гэдэг нэг улаацтай гэдэг улсууд байдаг шүү дээ. Казакууд ч байна. Тэгээд энэ Дуваа Хойронка тэгээд мөрөдүүд бол танарч яагаад юм чи манай одоо хаанч гэж ярьдаг шүү дээ. Тэгсэн мөртлөө тэд нар өөрсдөө Чингис хааны төгшөө дурсгал зориулсан бүрээ өөрөөр Чингис хаан зориулсан төгшөө дурсгал Казахстанд нь ч байхгүй байна. Яг ингэ хийчихсэн хөрөг алимт чалаа, бүрээд чалаа, тоод чалаа тийм байхгүй байна. Тэгэхээр бол бид нар өөрсдөө энийг үүр хариуцлага тийм. Одоо бидний өвөг дээдс бол одоо ингэ нэрхэнгүй өвөг дээдс маань тийм. Нэг тийм үүр нэг өгсөн болов гэж бодож байгаа байхгүй. Яагаад нэр өөрсдийнхөө амийг зориулсан тийм ээ. Одоо наваа мэдээж бидний хөвгүүд манай ах эгчдүүд нэр одоо бидний төлөө ингэж энэ хүчин дээр илдүүрч рүү маач гэсэн тийм ээ. Одоо бүхэл өндөрлөө энэ Европыг үлдээх гэж тэржсэн байгаа. Гэтэл энд би бол тэгэхээр би ингэ гэж бодохгүй за ер нь бол ийм байна. Би бол Чингис хаан энэ өвгдийцийн хаан алдар гараад цадын намтрыг те түгээс дэлгэрүүлэх үстэн л те одоо Монголд ч тэгээд айл болох юм одоо тэр өөрсдөө одон гэдэг байгаа дээр казакууд нь одоо яалтчвал одон зудаг л болж байгаа байж таарч байгаа шүү дээ. Тэгэхээр одоо жалаар Токаев жалаар авах гэж гэж тийм хичнээн бол одоо манай өвд эсч бол гисэн жалаар хааны одон шүү дээ тэр чинь бас их хэдээр ингээд юм байдаг. Тэгсэн мөртлөө Чингис хааныхаа
одоо тэр өшөө дурсгалыг хийсэн. Өөрөөр яг за өөр Монголд бол гэхдээ тэр Чингис хааны асар их олноор барьсан. Монголчуудын урх хийц оюухан шингэсэн өшөө дурсгалтын зөндөө байгаа тийм үү? Тэгэхээр одоо юу гэдэг та Оросын холбооны улс болон Казахстан магадгүй өшөө дэлхийд дээр өөрийгөө Монгол гэж байгаа бүх улс үндэстэн нуг нь бид нар ингээд олж ирдэг бол сайхан загварын бүтээгээд олон түмнээс хамтдаа хамжаад тэр нутгийн иргэдийн бас оролцоог нь оролцуулаад ингээд систем хүндэтгэлийн зохицол хийж байна гэх. Тэгэхээр энэ юу Францын баримлчин Бартолди Америкт эрхчлэн өшөө хийж билгсэн нэг тийм төв өгдөг шүү дээ тийм. Тэгэхээр тэр нь юу гэсэн үг гэхээр Францад бол одоо тэгэл нэг коммун тэр үүссэн эрхчлөөний тийм феодализмоос феодализмыг устгаад одоо тэр эрхчлөө ардчил гэдэг юм одоо жинхэнэ тунхаглан зарлж байсан гэдэг утгаараа тэр ардчлал эрхчлөөг хандны арал болсон одоо тэр Манхэттен тэнд чинь бол одоо тэр том өшөө өсгсөн байдаг шүү дээ. Тэгэхээр монголчууд юуг одоо бусдад өөрийнхөө тий бусдад ч гэж одоо тэр бусад гэж хийж болохгүй шүү дээ. Болохгүй. Одоо энэ өсөлсөн цус тасарсан мах гэмээр юм аа тий цус тасарсан мах тий. Энэ хүмүүстэй яг ямар үзэл номлолыг намайг одоо манай монголчин бол ер нь бол яг холбоотон тий хамаатан гэх юм бол зөндөө байна шүү дээ. Тэр бүгдийг бол нэгэн үзэл санаатай одоо нэгэн бие биетэйгээ ойлгож илрүүлэхэд бол Чингис хаан маань буцаал яах юм шүү дээ. Чингис хааны маань нэр хүн тийм ээ. Наадах яг бол геополитик улс төр мөр гэл ингээл одоо нөгөө том гүрнүүд чинь монголчуудын оюун санаас хэрэгжих юм гэж бас жоохон айдас болгоомжлоо. Тэрийг л маш эвтэйхнэр ингээд ойлгуулж даван туулах хэрэгтэй л дээ. Дайны дэлхийн амар амгалан улс орнуудын хүч хэрэгжилт нь бол бид нар дайнд бүх хүнд л хэрэгтэй шүү дээ. Тийм ээ. Тэр өнцгөөс нь эвтэйхэн л ярихгүй. Бас хит хийхүүлвэл хит хүнсний үзэл болгочвол бас нөгөөдөл чи аачин тийм үү? Тийм. Үндэсний үзэл гэхээсээ илүү тийм. Бид нар бол нэг үндэсэрхэн үзэл, үндэсний үзэл тэгэл эх оронч үзэлгээд ингээд бүгдээрээ юм ялгаа цагтай юм ойлголтууд байгаад байна л да. Гэтэл энэ одоо энэ 13 дугаар зуунд дэлхийн их амар амгалан болсон тийм гэж үзээд идэг. Пакс Монголика тийм. Энэ үзэл санаа одоо энэ дэлхийд хэрэгтэй болоод байгаа гэж одоо монголчууд бол нэг ясандаа тийм дипломат юм уу те иргэний дипломатын маягаар нэг тийм үзэл бодлоо илэрхийлж байгаа байхгүй. Одоо энэ дэлхийд дээр амар амгалан хэрэгтэй. Тэр 13 дугаар зууны тэр Пакс Монголика бол хэрэгтэй юм а гэдэг үзэл номлолоо. Тэгээд ер нь одоо энэ олон үндэстэн болоод тэгсэн мөртлөө одоо Чингис хаанаа булаацтаад байдаг тийм. Тэгсэн мөртлөө би Монгол бол би одоо чинь Чингис хааны удмын хүмүүс л одоо Казахстанд ч Узбекистанд ч одоо бас тэгэл одоо энэ яригдж шүү дээ. Оросууд ч гэсэн яригдж идэг. Тэгсэн мөртлөө энийг яаж одоо тэр Пакс Монголика гэдэг агуулгыгаа тэр үзэл болонтой бүх одоо арт түмнийг нэгэн дээвэрт ордог их хамглан гаргаж өдөртөө засгалж ирсэн юм бэ гэдэг л тэр үзэл санаагаар монголчууд одоо хэвээрээ байгаа шүү гэдэг л тэр үзэл санаа яваад байгаа юм л да. Миний л одоо гол ер нь бол харин хуршүүдтэй хэрхэн яаж ойлгох вэ? Тэр ард түмний удирдагчдад хэрхэн яаж зөвөр ойлгох вэ гэж асуух юм байна. Тэрнээс ажиллах байна. За ер нь бол хөрөг бүтээгч та одоо бүтээн шүтэн хаадын хаан гэдэг шүтэн хөрөг бүтээгч та нэлээд бодтой. бид тэр ийм эскизүүд хийдэг байгаа. Гişүний эскиз. Загвар тэгээд одоо Чингис хааны домогтой домог
дамгтай холбогдолтой газар нутгууд хаасаагүй байж хаасаагүй байгаа. Одоо алтан имэйл Казахстан байх жишээ тийм. Тэрэн шиг тийм газруудад одоо Чингис хааны дурсгалын гишүүг байгуулахад бид тэр зорилгын үндсэн зорилгоо болгоод байгаа шүү дээ. Тэгэхээр энэ ажлыг ингэж бүтээх дурсгалаа байгуулахын тулд Чингис хааны хөргийг одоо тэр бүтээн байгуулах үүсэд одоо нэмэр ханддаг болсон тийм зүтгэж тус болох энэ бүх хүмүүстэй ингэж Чингис хааны хөргөөр Чингис хааны хөргөөр өгөн гэх юм уу тийм тэгэхээр зарлах хэрэг. Түүнээс энийг ямар хэд хэдгээ зарлалтай байна шүү дээ бас болохгүй тийм тэгж болохгүй. Тэрийг манай үзэгчид бас сайн. Тэгээд зална гэдэг л одоо хамч асуудал байгаа тийм. Тэгэхээр энийг зүгээр ингээд нэг юм ингээд жаад саунд хийхгүйгээр энэ номлол болгож дэшилүүд энэ Чингис хааны түүх Монголоос очоод 282 жижиг одоо юунаас зүйл ясны зүйл заасан байдаг шүү дээ. Жишээлбэл тэгээд хамгийн сүүлд нь тэр өвөтэй хааны болчихсон шүү дээ. Тэр болгоныг зөв энэ одоо Чингис хааны тэр 282 одоо холбогдолтой тэр сэдвүүдээр нь энэ хааны маань бүртгэдэггүйгээр 282 янзаар хоорондоо ижилхэн шүү дээ. Цаа зураг хөргөн тийм үү? Тий. Цаа зураг хөргөнүүд бол тийм. Зүгээр энэ одоо энэ баримл одоо энэ ерөнхийн юу шүү дээ. Одоо энэ ихлэх баримл маань бол тэгэхээр бас бодогдохтаа ч гэсэн өөр. Тэгэхээр энэ 282 шиг энэ түүх том болсон одоо нэг үлэмжүүдээ одоо энэ арт болгон гэдэг нэ. Тэгээд ийм нэг юм чус шиг багтуустай юм гэсэн шүү дээ. Эндэр үл ингээд бичээд ингээд хүмүүстэй шууд амируултаа. Тэгээ одоо нэг нь цогц 282 чинь нэг Монголын ус очоод болж байгаа. Тэр нэг цогц номны хуудас болон одоо 282 айлтлах юм шүү дээ. Айл юм олон байгуулах ч юм одоо нэг тийм нэг. Санаа өнөхөр супер гайхамшигтай санаа. Энэ үгээ та нэг уушаад тавьчихтаа таас энэ үг. За. Мөнх тэнгэрийн хүчинд ор. Их Монгол улсын далайн эзэн Чингис хаан би хөрг. За. Иргэн дор хүрвэс бишэр түгэ аяр тугаа гэж. За. За тэгээд байж хат ч юм ихээр одоо юу гэдэг вэ? Асал гэрийн жавар үргэндээ тий. Энийг нэг болцгоо. Энэ бас ер нь их сонирхолтой харагдаад байгаа хгүй. Тэгээд одоо мэдээж энийг яагаад зориуд юм бэ гэх талаас нь өөр яг үзэгчд маань сонирхож магадгүй гэдэг энэ талаас нь ганц баримл дээр тайлбарлаж. Энэ ингэс юм аа бид нэг тэрэлжид нэг төсөл тэр ингээ хэрэгжүүл ингээл одоо энэ Чингис хааны түүхээр бид нар бас ингээл яриад явж. Тэгээд энэ нь бас нэг тийм шинэ эскиз юм л дээ. Чингис хааны хамгийн одоо их ухаар л дээ. Энэ дэлхий гэдэг чинь тийм бас нэг зөөлөн газар биш юм байна тийм. Энд чинь бас нэлээд шииртэй хүмүүс амьдарч байж тийм үү. Дэлхий чинь үзүүлдэг. Хүн тэгж амьдарч юм байна гэсэн тэр сургамж болсон нэг хэсэг байгаа байхгүй. Модон дөнгөн дөнгөлүүлээд тэгээд тэр нь өөрсдийнх нь ах дүү нэр хамаатай юм тийм ээ. Одоо яг л ургуудмын хүмүүс нь өөрийн барьж ячаар дөнгөлчихж байгаа шүү дээ. Маш их бухаар болсон тэр хэсэг одоо монлог хийж байгаа шүү дээ. Тэр юу болов сууж тийм ээ. Ингээл хадвал тэр нэг монлог хэсэг байхгүй. Дөнгөлүүлчихэд юу гэж бодох вэ тийм ээ. Дараа дөнгнөөсөө мултрахаар яах вэ? Тийм. Бишиг зэжиж байгаа.
Дөнгнөөс мөлтөж дараа. Их Монгол улсаа тэгэхээр энэ бол тэгээ хоёр талаас энэ ерөнхийдөө Монгол үндэстэн шгүй юм уу гэж ойлгох байхгүй. Тэр хэсэг түүхүүд бол ер нь Монгол үндэстний нэг товч түүхтэй хоёр талаас хаданд авчирсан халууны зурцгаа гэдэг шиг тийм. Гэхдээ энэ дөнгнөөсөө салчих юм бол бас энэ дэлхийд божигнууд гэх нэг л ийм цикл явагдаад байдаг шүү дээ. Монголчуудын нэг цикл. Тэрийг бэлэгдэж хийж байгаа. За ийм байсан хүн тийм ийм байсан хүн ийм болж тийм дэлхийд яасан. Үргэлжлүүлсээр л байлаа тийм ээ. Үргэлжлүүлсээр. Яг энд бол бас мэдээж одоо энэ үйл хэрэг тойрноор орж байгаа хүн болгонд одоо ингэ өгөх гарын бэлгийн зориулаад баатрууд одоо юу гэдэг театр хүн жолоо өшөө баримл хаан хатад гэдэг ингээд бас юм зэгцэн байгаа юм байна. Тэр бол одоо ингээд өөрсдөө юу хатсаж болно шүү дээ. Тэ сонгож байгаа. За эдгээр сайлныг сонгох гэдэг. За энэ баатрыг сонгоё. За энэ хөргийн сонгоё. За энэ юу одоо тэ хаан хатан одоо хонтойч юу вэ? Цоврал. Тэрээс энэ аялын гэж болно. За энэ жороо мөртөө харж байгаа баатар байна. Тийм ээ. Тэгэхээр иймэрхүү энэ өөрөө сонголт хийж болох байхгүй. Тийм. За нэг иймэрхүү ажил байна. Яг ба ер нь зүгээр үзэгчдтэй хэлэхэд одоо бидний багц усны тасрах ахын дүүс маань дайны дэлхийгээр тарцсан байж байгаа. Тэгээ зүгээр яг энэ тэнд явж байгаад их хаан зориулсан ганц нэг хөшөө дурсгал хүндэтгэлүүдийг харахад яг тухайн улс орныхаа стил, имиж, тухайн үндэснийхээ онцлогийг шингэсэн юм харагдаад байдаг байхгүй. Тэгэхээр бол одоо бид нар тэр одоо евийн найрамдалтай харилцаатай улсуудтайгаа маш сайн зөв ойлголцоод тухайн ард түмэн тэнд байгаа бас Монголд өөрийгөө үздэг хүмүүстэйгээ хамтраад тийм ард түмний хүсэл санаачлах дээр гэдэг юм уу ард түмэн хоорондын хүсэл санаачлах дээр толгуурлаад Казахстан, за халимаг, туваа, бурайд, за өшөө цаашдбал хаач байдгийн тэр болгонд их хааныхаа өшөө зохицолборыг одоо ирэх морин жилдээ тийм ээ инжилээс яриад ирэх морин жилдээ нэг ч ултгаа газар нь хийж өгөөд гэдэг гэсэн тийм санаачлаг гараад явж байгаа манай санчид. Тэгээд тэрийг бол би дэмжиж оролцоод хамтраад чадах чинээгээр туслая гэдэг ярьж байгаа зүйл шүү. За шадрын чингүнжин хөшөн дээр ирээд байна. Тэгэд энэ үнэ одоо хамтран зохиогч тийм үү? Та энэ хөшөөний бэлгэдлийн талаар нэг товчхон яриад тааш. Энэ хөшөө бол 2010 он тэгээд 2012 онд хийжсэн. Хотын холбоо гэж. Ромс захаас. Тэр чингүнжин хөшөө захаас хийлгэж. Тэрийн сойрхолт Тэнгис болдог. Орон баримт уран зураач. Тэнгис болдог захаас үүсэн. Тэгээд Тэнгис болдог ах дээр байж байгаа. Энэ их цагаараа гаргаад тэр их цагуур дээр бол бид нэр хамтарч чилсэн нийтүүд софтвер нөлөөд яваа гэсэн. Тэгээд энэ бүтээлийг яг гол санаа нь бол энэ нэг юм бослог. Тэгээд урайлан дуулж байгаа нэг тэр юм деталууд байдаг. Тэр ярилцаж хийж одоо энэ тогны далбаа хэсэг биш үү тийм ээ? Тогны далбаа бол Манай дон тэгээд дон гэдэг дуугаар шүү дээ. Донгийн соо бол одоо чингүрний одоо биш юм. Хардтай тэр ярдгун дээр нь одоо чингүрний соо гэдэг хэлэгдэлнэ гэдэг тийм. Тэгээд орон нутгийн дээр бослог гэсэн тэр санаа босгож оог одоо тэр чавчж байгаа чиш байгаа чиш хийх скал
яг одоо их загварыг би бол энэ жижиг их загвар одоо тэр ажлын загварыг ажилласан. Дараа нь бол одоо манай залуучууд энэ том их загварыг бүтээсэн. Яг Монголд Төв аймагт Зэндмэн зураг гэдэг компани орон нутгуурын дөрөвдөрт судалж ирсэн. Анхны мэдээлэл аваад. Монголд бол одоо ийм хөшөө цутгах хүчин чадал байна уу? Одоо манай энэ юуны Орон аймгийн айраг сумд одоо энэ том ан айдуулах үйлдвэр ан томд хөрөмж төрхийг үйлдвэр очиодаа бол бас хөрөлт туурын зэхтэй том үйлдвэр байгуулах гэж байна. Тэр үйлдвэр байгуулагдаад ирэх нь бол энэ хэмжээний туурууд тэгээд Монголдоо хийгээд хэлээд бид одоо боломжтой тийм. Одоо манайх өөрөөсөө заавал одоо хятад явахгүйгээр Би баянаас нэг асуумаар байна. Хөшөө цутгах явцад бас нэг тийм сонирхолтой ч гэх мадал явдалтай түүх гарч ирсэн. Хятадд цутгахгүй эндээ цутгах нэгэд ингээд хичээгээд яхад ясныг тэр. Тэгээ энэ хөшөө бол Чингүнжийн одоо бослогыг яасан хөшөө. Тэгээ энийг цутгах явцад бол бас Монголдо цутгах ста хятад цутгуулахгүй гэдэг ийм хэл ярианууд гараа. Тэгээд энэ тэр ямар компани дээр вүлээ хийгдчихсэн. Зэндмэн сувраг юм байна. Тэр зэндмэн сувраг дээр бол яг тухайн үед энийг ингээд цутгаж явах үед хэдэн хятад мэрэгжилтнүүд ирсэн. Тэгээд тэр хятад мэрэгжилтнүүд нэрээ сонирхоо явж байхад бол тэр тоон дэлбэрээд тэр энэ хайлуулж исэн төмрийнхэн тоон дэлбэрээд нэг хятадын гоё руу бол зоогдож орж ирсэн. Тэгээд тухайн үед бол бас хүмүүс бол бас нөгөөх нь бол ингээд хөх төхөөл юм сонирн болсон. Монголчууд бол нэг гэдэг. Үнэхээр энэ хөшөө бол амьд юм байна. Үнэн юм байна. Тэгээд энэ яагаад тэр заавалчгүй тэр тухайн үедээ тэр хятадууд үзэх гэж очив. Тэр үед нь одоо тоогоон дэлбэрч тэр төмөр хятадын гоё руу ингээд шигдэж орж ийн энэ төр гэдэг ингээ бодохоор энэ цутгуур тийм цутгуурын мэрэгжилтнийх нь одоо тэр гоё руу бол одоо хайлуулж ирсэн төмөр нь бол ингээд дэлбэрээд орсон. Тэгэхээр энэ цаанаасаа бас энэ Монголдо хийгдэх хэвээр ийм хөшөө байсан баг. Тэгээд их сонин тийм үйл явдал болж ирсэн. Хятадд хийхгүй, хятад түнээр хийхгүй гэж хэлсэн чинь яалтчгүй хятад мэрэгжилтнүүд хурж ирээд хойд байж өөрсдөө тэр тод хэлж байгаа. Тэгэн гут л тэр нөө хэвэн задаад бодсож байгаа. Тэгээд бид нар бас хоорондоо ярьжсэн. Энэ бас яг ингэж Чингүнжөө дээдсийн маань одоо сүнсэндээ бас тошгирч байгаа юм байна даа гэж хэлж байгаа. Тэгээд энэ яалтчгүй яг хажууд нь тэр сүнсэл байсан хүмүүс бүгд мэдж байгаа. Тэр дугуйд байсан. Сүнсэл юм гэх ингээд яг энэ ажилтаа цугл явж идэг юм байна да. Ер нь үний дурсгал хөшөө дурсгал гэдэг бол зүгээр нэг юм бас хөшөө гэшээ. Одоо нэг юм зүгээр нэг дүрс биш тэр хүний сүнсэл одоо тэр нэг зан чанар нь бас агуулдаж явдаг юм байна. Энд чинь бол манай орончд бол одоо байнга энд чинь үйл ажиллагааныхаа хөтөлбөрийг хийдэг тийм ханд онгийн хөшөө За баярлалаа. Энэ сонирхолтой түүх ярилцсан таард баярлалаа.